өөр гаралтаа. Ээжийн нутгийн бараа харагдаж байна. Миний охин гадаа гарахгүй мó? Үгүй. Хүү ямар гоё юм бэ? Арайч дээ. Ганцхан 30 жихэр байхтай яадгийг. Миний хүүхэн дотор эвгүй байна уу? Ээж дотор эвгүй л. Одоо удахгүй боонаа. Сэрчмагч нэрцэн хүлээж байгаа ба. Сэрчмагч нэрөөгөө л хоёлаа яана. За явах болох байл. Алло. Өргөжтэй. Ажа, би өргөхгүй. Аа? Түлхэжтэй аа. 1 2 3. Их баярлалаа. Баярлалаа. Аюутай хоёр мөн шараа болов. Амар сайн уу? Сайн байна уу? Аюутнуудаа шавхагаараа. Аюутнууд. Бүгд хамт явна шүү. Алло. Охин минь хаав. Тэнд. Энэ охин чи өрөөнөөсөө даанч гардаггүй байсан юм аа. Хөрхий, хөлн яасан бол? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Хей. Ингээд хүрээд ирдэг чинь яамаа да. Би хизээгүй ирэх болсон гэж бүр хоног тоолол байлаа шүү. Манай хонио хужирлах гээд өнөө маргаашгүй нүүх болчиход. Ахта хоёрын би гайгүй юу? Ах чинь дайчгүй. Харин миний энэ мөн хоёр хөлөөл жоохон таарах. Малгай. За би чи их ядрангуй байна. Охиноо асрах гээд ядрахаас биш яах вэ? Тэр байшин та хоёрыгоо байлгах нь штэ. Уг нь би аршаан дээр гэр барь юу гэж бодсон юм. Тэгснэ тэр зээлүүд газар яаж хоёулахнаа байх вэ гэж бодоод болчихлоо. За ингээд хүрээд ирлээ. 10 хоног явж ирдэг байх шүү. Миний охин ядарсан уу? Үгүй. Ядарсан байлгүй дээ. Энэ даруунаад маань чимээгүй амар. Манай олон дээр очиод ядрах юм нэмэр. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Чи яхаар ажиллаж явдаг хүн бэ? Одоо явлаа. Гадаа. Хөөе гадаа.
Алуу. Энэ охиныг өргөөд аваад. За, өрг. Өрг. Миний охин үзүүгээр нь тээвэр. За. Би гадаах юмнуудыг оруулаад ирье. Мамын хүнийг ав. Сайхан байшин байна. Бид хоёрт хэдэн сарда болно. Тэндээ тавьчих. Бүх хэрэглэх юмнуудыг чинь тэр шүүгээ дотор хийчихсэн. Хэрвээ юм дутвал эднийхээс авна үү? Тэгээрээ хэлээрээ. Манад байхгүй бол айлаас ч гэсэн болоод өгдөг яах вэ? Хөөхид охин минь бүр ядарсан байдгүй. За, миний охин цаав. Гала. Дарга чамайг дуудаад байна. За. Түргэл гэж загнаад байлээ шүү. За. Яа. Чи мөн заваарч байна. Гадны улсын дэргэд нэр нүрээ бодохгүй. Чигэр орноо сайхан цэвэрлчээд охиныг гарч ороход нь тусалж бай. Мэдв үү? Мэдлээ. Хойлоо. Хөөш. Ээчин чамайг баяраар ирэхдээ аавда малгай аваад ирээрэй гэсэн шүү. За. Нэрээ чи гэрээ зөрлөхгүй яасан бэ? Цаан ч айгуу гоё юм ирсээ. Би мэд онг цаа ирээ үсттэй. Гүй. Я. Кино юу? Бишээ цэнхэрлээ. Урлагийн бригад. Биш. Аймгийн төөс ирсэн ороо хойлоо үзэн. Агаа өнөө. Наад ороо хороочих тахаа. Танагтаа эхлээд бид эвдэр чимгэх юм энэ машин дээр ачаад хоршоон даваачаад буулгана. Тэгээд дараа нь ноосоо зөөцгөн. За түргэж. Бай дарга. Энэ зурагт чинь тэгээд өөрөө гардаг юм уу? Эсвэл тэр антимантин хэрэгтэй байдаг юм уу? Ийм эргэжил тусгай антен тавих юм гэнэ. Улсын баяраар бүх үтсэн шээг сууй гэсэн чинь чадахгүй шүү. Тэгвэл энэ хогоор яадгийг. За түргэж. Гэхдээ ингээд аваад ирсэн болоо тийм ээ. Тийм ээ. Гэхдээ гарахгүй юм нэг жилийн өмнө ачиж нь юу юм бэ? Өш нөхөр болгоомжтой. Эвдэлч хүн чи өөрөө төлөй шүү. Телевиз радио гэдгийг чинь наадах чинь биднээс л юм. За зөө. За юу түргэн. За ли зөөгөө. Чи басаач хөөш. Алуу та хоёр нанаасаа түргэн гаргаад өгдөөч. За. Алуу энэ яваарай. Болгоомжтой. Болгоомжтой нөхөд юм. Алуу түргэн. Алуу. Уурсаар олчихгүй. Ариуна гадаа гарахгүй ягаа. Замынхаа явдалд ядарсан юм уу? Би энэ таарууха эмч дуудаж үзүүллээ. Тэгээд юу гэж? Яах вэ эмэлэгчж өгч чинь.
амьд хүн танихгүй болохоор зовоод байгаа мó да. Гадааж гарахгүй. Чиний хэлээд үзүүл яах вэ? Харин нэлтэй миний үгэнд орох юм болоо да. Хөвөнтэй дээлээ авч явсан дээр баха. Ханхруу сэрүүн шүү. Намар эрт зас орно гэж. Та хоёрыг явуулчихад би сэрчмаа өгчид хэл өгнө. Тэгээрэй. Миний хувцас. Таксид боллоо. За. Аав нөмсгөл өгш. Миний охин жаахан өндөгч али. Ой. 9 сард амарт өгвөл аав нь очноо. Заавал очираа аав. Очноо. Тарай буданы цагаар юунд чамайг амраа гэж дээ. Би тэр дөрдөө санаад авах юм байхгүй. Ямар хүн таньж мэдэхгүй газар очих гэж байгаа шүү. Би дарахтай чинь уулзнаа. Уг нь нэг явсных нутагтаа тусаад ирвэл ажтай юу? Ариуна. Миний дуу гадаа гарахгүй яага. Юм харж суухгүй юу? Гадаа сайхан байхад. Өдөр чинь хэвтэл. Удахгүй манай энд чинь зурагтаа радио тавуулах юм бахаа. Зурагт чинь ястай янзтай сайхан шүү дээ. Ерөөсөө кино гэсэн үг. Аймгийн төвд манайх энд нэг байдаг. Бүх барил да. Удахгүй энэ хавьд чинь том уурхай хот барих юм. Уурхайд орж Билазын жолооч болъё гэж бодоод байгаа юм. Сайхан сайхан. Саралгийн бохлог гэсэн үг шүү дээ. Гэхдээ манай энд ч уулна үзэх юм чи хэвээ шүү. Орой болгон кино гарна гэж. Бас энэ дадлага оюутнууд ирсэн үдэшлэг гэдэг ч ёстой хачин сайхан болно шүү дээ. Ямар хөгжимтэй? Ямар хөгжимтэй? Янз. Уул нь манайх 2 цахилгаан гитартай байсан. Тэгсэн чи энэ өвлнийг нөхөр хөглж байгаа нэгээд хамаг утсан тас мушгаа хийчихсэн. Тэрнээс хойш одоо яах вэ? Баян таал тоос манаргаад байгаа. Энэ оюутнууд магнитон таглал л. Даанч үжлэг болохоор өгдөггүй. Ямар хачин юм бэ? Харин тийм ээ. Энд чинь гачаамтай зөндөө. Урж нонжил манай энд ванз тогчуулахаар нэг зураач ирдэг юм байна. Нэг л их гуйлан давчтай өмдөтэй сонин шиг бичгтэй замцтай. Тэгсэн чинь манай эндхийн хөөхнүүд нөгөө нөхрийг чинь сонирхоод нутгийнхаа залуучууд биднийг тоохон боллоо. Нэг өдөр нөгөө зураачийг усанд орж байхаар нь хамаг хувцсыг аваад нуугаад яваад гисэн. Тэгээд яах вэ? Хулгай цэрдэгдэж арай шорон дороогүй салсан. Ийм л байгаа юм да. Та нэр хачин юм аа. Тэр хитэн гуйлын хадаасан л болж байгаа шүү дээ. Бүгдээрнгийн шалдлал зогсох юм бол цөмөрөө л адилхан шүү дээ. Тэгээд энтхийн хөөхнүүдийн нэг нь л жирэмсэн болоод хоцорсон да. Ингэхэд нөгөө ээж чинь яачих вэ? Аршаанд явсан баха. Сав аваад гарсан шүү дээ. Ямар аршаа? Мөстэй аршаа. Надад өдөр болгон болгодог. Мөстөө. Тэр холоо. Юу? Тэгээ юугаар явсан юм? Мэдгүй. Хүч. Надад хэлэхгүй. За. Ах нь хойноос нь явлаа.
яагаад? Уг нь хэрэг болдог хүндээ сайн ларшаа гэсэн. Хэрэг болох юм болоо гэж гортох юм. Ариуна ч одоо хэдтэй үлээд? 19-т. Манай дүүгээс нэгдүү юм ба шүү дээ. Охин хүүхэд хэцүү юм. Эмчнэр гамтавэ эдгэнл гэдгийг мэдхгүй. Одоо бараг 3 жил боллоо. Чин томсоор яах нь? Ашаана нэг юмсан авчих бол та ярд амар юм уу гэж бодсон юм. Уг нь тийм л дээ. Дэрэгдэн шахуу байж хонсоор шавуулгаад яах вэ гэж бодсон. Эг чинь өглөө уулган аваад байхад юу яах вэ? Эгч нэгэн тэрснийх жаахан хийгээд аваад явъя. Хэрэггүй хүмүүн яахан ядрах юм нэмэр. Миний харшаа нууч. Илгээ хийчи. Хоёулаа гадаа гаръя л да. Тэхүү. Өөл ус харж сэтгэл санаа чинь сэргэх болов уу гэж тэр холоос үрч дүүрч ирсэн эхийгээч бодохгүй. Цэлмэг өдөр далайн ус харах хичнээн гоё гэсэн. Хоёулаа гадаа гаръя л да. Би гадаа гарахгүй гэж штэ. Чамайг ингээд тагдуугүй байгаад бахар чинь ээж нь байд суух газар олохгүй маа. Ээж. Та ажилд ор. Галаах ажил олно гэж хэлээ. Бид хоёрын дуудах юм чинь юу ч хийсэн яхад тийм ээж. Тэгэлдээ. Уг нь чи өтөр тэрхтэй л юм. Ээж нь охиноо яаж ганцаар ингэ орхив дээ. Та хоол цайгаа хийчихэд явчихгүй да. Охин хийгдчихлээ. Ээж нь галаахаас нь асуудсан юм билээ. Тэгэхэр Альу. нялх уу чи. За. Ээж. Энд ойрхон цэцэрлэг байгаамаа. Яаж ийн? 10 цагийн үед хүүхдүүд болол дадал байх юм. Тийм ээ хүмүүс. Ойрхон цэцэрлэг байд юм байна л. Хүүхдүүд нь гадаа тоглоолуугаа хараад идэх. Нэрэ хоёулаа гадаа гарыг. Тэхүү. Ээж нь гуйж штий. Анхаарах хэрэгтэй болж байна. Үүнээс хоёр хүнд хамт олонны зүгээс үзүүлэх нөлөө, хоёр хүнээс хамт олондоо үзүүлэх үлгэр дуурайллын тухай асуудал урган гарч байгаа юм. Хамт олонны дунд бие хүн бүрэлдэн тогтох явцад тэр хамт олонны гишүүн нэг бүрийн мэдлэг боловсрол, соёлын төвшин, ажлын арга туршлага ихээхэн ажил бодолтой байдаг юм аа. Сайгаа уулсан чинь дээр баха. Аль өхөнийг хийгээд өгөөч. Чинь эгэ тавьсан цай шүү дээ. Ямар халуун байна. За өөрөөсөө хийгээд өг. Хөөш. Чи дугуй битгий налаад байл дээ.
Болоо бол. Энэ модогоога мөн их харамлваач. Загала. Өдөржингөө загас барьж байна гэж завин дээр унтаж байдгээс чинь ямар байна те а? За ингээд яваад байна та. Ой давга. Одоо ч хаамарх. Зүгээрээ. За явж лөө. Цаадаг чинь ахиу хүм мөнгө олж зураг дарааж явал авах санаатай байдаг шүү. Яагаад гэж бодож байна? Энд чинь чамтай адилхан хүн шүү дээ. Шуун тавчид. Үгүй дөхөө. Урт хошуу хөзөө орооно гэд нэг ардын зүрэг байдгийг чи ирвэж дуулсан юм байгаа үсттэй. Хэрүүл зарга хийсээр байгаад чиж орох газаргүй болсон хүн гэс. Эдтэй хэлээ маань татаж явахгүй болж цаад давг шигэн гацдаг очиж магадгүй юм шүү. Нөхтөө. Энэ нөхрийг эртнээс ихж уяаг нь богиносгож угаац нь багсахгүй их ноцдог гэсэн шүү. Хой гала. Нааш. Со. Үгүй нөхөд минь. Та нар нэг амарсан ч гэсэн ашигтай амарч сураач. Чи та заавал гарвал бие биенээ маажиж малтаж байх нь. Би ингэж байх ямар хэрэг вэ? Үгүй нөхөд минь. Хамт олонны дунд бие хүн бүрэлдэн дотох явцад тэр хамт олонны гишүүн нэгүрийн мэдлэг, боловсрол, соёлын төвшин, ажлын арга туршлага их ач холбогдолтой байдаг. Гэтэл манайд энийг хайх хэрэггүй байх явдал цөөнгүй байна. Үгүй нөхөд минь та нарыг яаж байх ёстой юм? Заавал гарвал нэг-нэгнээ хүмүүжүүлж байх ёстой. Соёлтой, соёлгүй дээ. Туршлагатай, туршлагагүй дээ. Тусалж байх ёстой. Ойлголоо. Ойлголоо. Заад ажилдаа гарцгаа. Цаг боллоо. Сайхан. Ингэж хэвтрийн болчих гэж. Элевтэй шидтэйсэн бол эмчлээд зүгээр болгочих юмсан. Хүн сэтгэлээрээ итгэрдэг гэж үнэн болов. Муу давгаа гарч гисэн хэлтий болгочих юмсан. Энийг төлчин. Өөрөн дээр тусаад ах юм. Миний охин гадаа гарч вэ. Усны долгио харвал нас уртстай гэдэг юм шүү дээ. Би гадаа гарахгүй. Чи юу гэсэн хэлвэ? Дандаа бие чагнаад байвал би энд чинь муу шүү дээ. Нар салхинд гарч вэ л да миний хүү. Нэг юм бодвол тэр чигээрээ зүтгэждэг янзын хөвч. За яах вэ яах.
Өөх, сайн байна уу Сэрчмаагч? Сайн Та байна. хизээрээ? Өнөө. Миний дэ цаав. Цаа яах вэ? Та надад алхаа аваад өгөөч. За. Энэ үнийг энд Яах гэж данаач байгаа? хатнаа. Толиор яах нь вэ? Аа? Манайх толтой шүү. Энэ тойл их учиртай тойл байгаамаа. Нуур харагдаж байна уу? Хөөе харагдаж байна. Ариуна. Чамд харагдаж байна уу? Одоо ямар вэ? Харагдаж байна. Алив. Суу. Цаав. Өрөм аруулъя. Манайхан сайн биз дээ. Сайн. Ажлаас хоцрох нь. Явдаг болохгүй. Явах нь уу? Кэйр сүрхий золиг юм ингээд тож чадчихна гэж би лоо санахгүй юм байна. Их тусрах уу, яриа хөөрөөтэй залуу байгаа юм. Манайхан дуудахгүй очно гэж шилээрээ. За. Бид хоёр тань болж байгаа шүү дээ зайлвал. Дусрах уу. Эдний манай хоёр айл байдгийн. Яахан түргэн зантай золиг байгаа юм. Ч туслах баригада загас магас барьдаг байснаа өхөн амтантай хэрэлцсэн үү яасан бэ? Одоо энэ дамжлага базад ачиг чийж байгаа гэсэн байх шүү. Тийм баха. Нилээ хүнд ажилтай юм шиг байна лээ. Зарлал. Анхаараарай. Өнөө ороо сумын хөлөөт 19 цагаас зөвлөлт холбоот улсын уран сайхны хайрыг хүндэтгэж яваарай гэдэг өнгөт онц сонирхолтой шинэ кино гарна. Сумын төвийн хөдөлмөрчдийг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Хүүхэд оруулахгүй. Анхаараарай. Хүүхэд оруулахгүй шүү. Яагаа вэ? Энэ ах айгаа юу? За ээж нь хоол игээд. Сая энд 3 хүн арх угаад. Хаана? Манайд орж ирээ юу? Ичээ. Таны ажил хэцүү юм уу? Юу нь хэцүү байх вэ дээ? Хөлөөний жижиг юм. Хөлөө эрхлэгч кино механикч хоёр нь сайн залуучууд байна. Энтхийнхээ ер нь сайн болсон юм аа. Галаах нэрлээ. Цай халаагаад. Халас савнд цай байгаа. Өө нэрээ тийм л дээ. Цааугээд хэлээдхий. Галаа. Галаа. Хөрх юм эндээ унтж гэн. Ээж нь хоолоо хийчихэл сэрэй. Ганц бие хүн ч хэцүү юм да.
Ажилдаа яваад ядраад ирэхэд нь хоол цайч байхгүй. Би энэ яаж тэсч байдгийг. Ээжээ. Галаах ягаад хүнтэй суудгүй юм бол? Авгай нь хаяад явцсан гинлээ. Ямар муухай хүн бэ? Галаах чинь хөвгөлтэй сайн хүн штэ. Таарч тохирохгүй бол явсан юм байлгүй. Одоо тэгэд хаана идэг юм бол? Энэ хойд 3 дугаар баригадад баг эмчим гэсэн нэг хүүхэдтэй. Хүүхэдтэй. Бас тэгэд хүүхдийн аваа явцсан иргүү. Энэ их ажилтай хүн чи яаж хүүхэдтэй маллах вэ хүм? Яах вэ? Цэцэрлэгт өчөхгүй юу? Эсвэл надад тоглоод байжсэн чи яадаг юм? Миний хүү элдвээ юм асууж битээ сэтгэлийн зовоогоорой. Их нэртэй хаягдсан эр хүн гэдэг чинь тийм ч сайхан биш. Тийм л дээ. Би яхаар 360 төгрөг авдаг үлээ. 360 гэдэг нэ. Хийснийхээ хэрээр авна гэдэг чинь социалист зарчим шүү дээ. Чамлахаар чангатдаг гэж зэн дээр зурнах. Давга. Оо, Наашир. Чи цалин хэдэг ав? 360. Бид чинь адилхан ажиллаж байж адилхан лох ёстой биз дээ. Тийм л дээ. Ингээд хасчдаг юм. Саяны салингийн зэсийг дорж ута тодорхойлж өгсөн баха. Тийм. Эднэр өөр хуучрахж бид нарыг дээрлэхэж байна. Тэгэхэд та нар хэлж ярихад яадаг болсон? Гала хэрэггүй. Өчтөг үтэг төгчөг юм да. За, манай гала цалингаа авчгаад л явж гэнэ үү? Та чи яахаараа салин хасчихдаг байна. Чи би яаж мэдх юм бэ? Тэ дараагийн явдлын гэдэгтэй ярихгүй юу? Давгүй тэр эднэртэй адилхан ажилласан. Тэгэхэд 360 төгрөг авч байд. Харин эднэр яахаараа 1000 гаргаад авч байд. Жиж одоо би эднэртэй барьчихсан материал юм да. Би чамайг амаан татж яваа гэж хэлж байсан баха. Чи хэзээ ажил хийж ийсэн яа? Чи ахаад амангагаад үзээрэй. Бас барьцсан аатай. Чамлдаа чи. Би та нарын юу хийж байгааг чи мэдэн шүү. Тань одоо явцгаа. Айгуул намайг хэрэгтэй. Одоо яв. Та ганцхан миний хийгч. Хэд үний цалин гацсан байл. Би цааш ярих гэдэг. Сайхан мэдээрэй. Чи одоо яах гэдэг юм бэ? Оо, миний дүү. Их сайн байна. Аль эртний л ингэж гадаа гарчих хэвээр байсан юм шүү дээ. За цаан чинь баяр болох гээд бөөм хөл хөгжөн болж байна да. Айду. Ланыхан ба харыхан. Гоё нам уу? Гоё. Байлдаа талин байгаа үстэй. Харыхан гэдэг нь хаанхын талав?
Үнэ Америк гайхлаа. Би цагааныхан гих гээд андуураад өччихсэн болов уу гэж бодлоо л. Би ерөөсөн гараа нэг сайхан угахдах. Миний дасаа ирээ юу? Тэглээ. Цаа. За одоох. Танад гараа яатсан бэ? Энэ нэг хэдийн зад нүдэлтэй. Задалтай юу? Хөөе, нэг сүртэй зодон болоогүй л дээ. Миний цалин хасчихсан байхгүй юу? Тэгэхээр цалингийн цэсийг аваад үтсэн чинь хүний юмнаас юм дуурч чаддгүй хэдэн хүнээ номогчилж дорж бат гэдэг нэг юм илүү цалин авчихдаг юм байна л да. Тэгэхээр би улаан өрөн дээр нь хэлээд авчихсан. Тэглээ гэж хамсаатнууд нь дорж бутайгаа мөрч над руу таарч яахгүй юу? Нөх таргад нэг дээрлэхгүй юм бидгийг. Би ч ястаа бүр нэг хан мөрөлт зогсолдоо. Лам уужирсан баха. Үүшээ. Тэгж яаж болдгийм бэ чи? Нэр нүрээ барахын нэмэр. Зөв юмны төлөө бол яадаг юм? Яг зөв. Үзэлцэх хэрэгтэй шүү дээ. Муу давгийн цалин хүртэл хасчихсан байгаа юм да. Давг ах хүний өмнөөс ямар юм хийж чадах юм шүү дээ. Харин тий. Заагаагүй. Би өөр хоронгоор нь эргүүлээд өгнө. Яах? Улсын баяр өнгөрөх. Баяр үзэх юм байгаа зү. Бид хоёр яаж үзэж чадах вэ дээ? Би ариу нэг тэрэл явна үз. Хүй яана. Яадаг юм? Юу нуулахгүй гэж? Ямар хамаатай? Би хөлөө рүүгээ явъя. Оройтох нь. Үдэшлэгнээс өмнө цэвэрлэх ёстой. Хөхманхан тэнгэрийг эзэгнийхэн төрлөөгүй. Хөмсгэн сарны аялах алсын алс тойрогт холын хоёр оддын дохиох бяцхан жилөөнд хоёр нүдний үзүүрд цэнгэртэгтэй дийдэртэй. Аюу. За. Наад өнгөнөөс эхэлж тээ. За, эхлэх үү. Мурва. Бата та болооч те давааж байгаа. Сургууль хийж явахад ч одоо хайш янз өмтэй та ийшээ гарч байгаа ч те. За алив дахиад. Зааж яваа. Та өнөө өрөөний өвчлөгт ирээрээ. Олон хүн ирэх байх. За. Заавалж. Ирээ. За ингэж явбал ямар байна да? Ястай гай. Нэрээ нү? Нэрээ та гоё болчихжээ. Ариун ахтан өнөртөө асаа өгөөч. Жаахан цацчих юм. Эмэгтэй хүний ус яна ах уу? Юу? Эрэгтэй эмэгтэй гэж бас байна. За яах вэ? Амьтан хүн юу гэж бодох бол ямар ч гэсэн алчуурандаа шингэх. За. Эмэгтэй хүний усаа гэж. Иймэрхүү л байдаг юм үстэй. Та их өөр болчихжээ. Гүч. Хувцс нь өөр болсон болохоос биш. Хүн яла гэж өөр болох уу? Хүн ч гэсэн өөр болно л тоо. За яг өөр болдог вэ? Маргаад яах. Ах нь ороо ирээд үйлчлэгнээ саний ярьж өгнө. Гэлцэл хэд цаг хэрэгчгээд ирэх. Баяртай.
Орхиог өгдсөн социалист уралдаанд өндөр амжилт гаргасан зарим нэг байгууллага тэргүүний хүмүүст шагнал гардуулъя. Амжилт гуйцын дарга нөхөр дүүжи. Баярлалаа. Хөдөлтөөл тэгдийн ангийн ярав дарсөрөн. Арилгын бригадын мужаан Нанзад. Дамжлаг баазын ачигч буулгагч нөхөр Бадарч. Хөөш, Бадарч. Ажлаа хийж байгаа юм чи яаж болох вэ? Тийм биз дээ. Бүжиглэхэд яах вэ? Би явдаг юм уу та? Тэгээд. Ой. Маш. Нөгөө дээшээ гош өргөдөг лут ирчнэ шүү дээ. Мани митимоос хараа жилчдэг бол тоож ярих ч. Наад өгсөн чамд хэн зааж өгөв? Тэр үг зааж өгсөн хүндээ ингээд дамжуулчихаар. Илүү авсан мөнгө чин дотроос ч хатгаад байна уу? Надаар их оролдуулах өгч ш. Хууль дүрм гэж байдаг. Лавл тэрэн зөрөөсөн хууль гэж байхгүй байх. Чи наашраа? Би чамд нэг юм хэлмээр байна. Эднэрийг чи найзан гэж бодож байна. Тэгэхэд эднэр чамайг шагаа шиг дуртай газар руугаа нясалж байна. Чи нясалсан газар нь очиод унаж байх. Эви гэж. Ийм сайхан юм. Харамсалтай. Чи манай энүүгээр ингэж оролдож байх оронд нөгөө найзындаа очивол яасан юм бэ? Цаадах чинь зурагт авсан гэсэн хоёулаа зөөд сууж байхгүй юу? Оо, бай. Гада. Наатаа унтраагач. Чи наатаа унтраагач. Энийг минь наатах ч ажиллахгүй. Иргэчл том станц тавьж ажил. Чи яасан дүүрч гисэн амт юм бэ? Ингиж хүний илэг доогуулж баг. Чи битрээр тоглоом тохиулж хар шил цааж сумын төвөр нэг нээж байна. Наа чи ажиллахгүй мэдүү? Чи яасан? Гарна. Шүм ойлгохгүй юм бэ чи. Гарна. Хата гари. Гарья, гари. Гари. Чи яах гээд байна? Чи тэрнийг хараа. Энэ чи юу юм бэ? Энэ гарахгүй. Антен энд битсэн байна. Гарна.
Чи яах гэж хүн дагаад байгаа юм бэ гэсэн чинь чамаа ганцаараа явхад уйтгартай байгаа болов гэж яахгүй юу? Тэгэхээр би чамтай явхад ганцаараа явснаас илүү уйтгартай байна гэж хэлсэн. За тэр дэмий яриач яах вэ? Явах ойлаа. Тэгээ Та хоёр явах гэж байгаа юм уу? бид нар явъя да давтлагтай. Дараа чамайг эргэж ирнэ. Маргааш багш манай ангийн хүүхэдтэй хамт чамайг эргэж ирнэ гэж хэлээ. За баярлалаа. Баяртай. За цаан чинь бужиг нь болж байна. Өгжимний чиг нь айдал. Оюутнууд манга даал. За яасан миний дөөцсөн уу? Та яасан хордоо хүрээд ирвэ? Ахаа нөө. Чамд тань болъё гээд. Ээж маань юу хийж байна? Сууч л байна уу? Байна уу. Ахаа нь ээжээ чинь юм үзэг гэж бодлоо. Тэр чагнаач өнөө захилгаа хөгжим анивчдаг гэрэл мэрлийн тавьчих болж үзүүлж өгөхөр байна. Та бүжиглэхгүй яах вэ? Яах. Эдэн согтуу юмнууд уусан архаа шингээж чадахгүй салчигнаад байхгүй. Тэгэхээр би ёстой нэг сайн авч өгсөн л дөө. Бас манай давгийг дээрлэгсэн байгаа юм да. Тэр муусаануудын дэргэд манай давг чинь инженер хүн байхгүй. Юу ч хийж чадна. Одоо зургатан гарган яйл үзээд баг. Ерөөсөө муудаан дээрлэх хүнд би угаасаа дурах. Би цаа авчихсан л дөө. Хахин штт. Та өөр гоё юм ярьж. Гоё юм ярьж штт. Үгүй өөр. Та дандаа л зодоо ярих юм биш үү? Ямар юм ярих вэ? Өөр юу ярих? Юу ч яадгийн дээ. Намайг багтаан ямар хөвгт байсан гэж чи санаа? Мэдгүй. Бодвол сахилгагүй л хөвгт байсан баг. Томото хөвгт гэж байхгүй. Яагаад? Гүч хөвгт юм чинь. Намайг томото л хөвгт гэдэг байсан. Тэгэхэд л би багтаан хурдны барийг шөнө аргамжаанаас нь тавиал явуулчихдаг байсан. Үлснэ гэж өрөвдөд. Тэгээд маргааш нь барих гэж буу ажил болно. Тэгэхээр яадгийн? Гү яах вэ? Затгаламар яаж уралдах юм бэ? Тархан хуралдахтай адилхан юм болно шүү дээ. Монголын миний сургуулийн орны цэрэг хүүд авч алтан уяг ондаа өсвөрийн 64 бүх барилдсанаас Монголын миний сургуулийн орны цэрэг хүүд төрүүлж Монголын миний сургуулийн орны алтан уяг үзүүлжээ. За, чичиг сайхан зурагт үзүүлдэг хүн гэлөө. Чамайг нуурын ороод өгнө. Та нар ч за та нар ч яаж үнэ? Адаас дээр тавил та. Чи уулна. Ажгүй эр хүн шиг байгаа юм. Даанч над амч нь болохгүй юм да. Явах хашир маах. Тавил та. Хөөхд үсээ. Хүн байгаа. Чи юу харсан бэ? Нааш яваа.
Яаж вэ саадах чинь? Яах вэ? Шумбож л байна. шумбож орооч. Боллоо. За. Чи суу. Явлаа. Оо, мо. Опа. Одоо суудад 10 чи үз болоо. Опа. За баярлалаа. Цаан чинь барааны сар ус нураад сүйд боллоо. Явцгаая. Или дүргэл. Яв. Ариунад хэлсэн. Гарч ирэхэд намар. Барааны сарвч нураад гурил удаага норгочих шахлаа. Гала. Али. Хураа уцмс. Зүгээр ягч. Би гэртээ ороод хуцаа салж. Миний охин ч гялайлаа. Ийм сайхан тэрэгтэй болох гэж. Сони юутай? Юмгүй. Ямар болж вэ? Ястай гоё. Баярлалаа. Наатагаа шүүрдээд хэрэггүй. Ядарна. Зүгээрээ. Ахна маргааш чамд сайхан газар үзүүлнэ. Наатригэр чинь гаач ирсэн бол. Манай давагч яста дархан хүн юм а. Дорн хийсэн шүү.
үнэхээр сайхан юм аа. Чи яасан муухай хөвгт вэ? Манай ангид наран гэрэл гэдэг охин байсан. Тэр хүүхэд гаргасан гинэ. За. Бас Чимгээ гэдэг охин саяхан хүнтэй суусан гинэ. Унтаад байгаа юм уу та? Үгүй ээ. Миний яриа утгартай байна уу? Яалаа гэж дээ. Би ч дандаа хүнд тэр болж явах юм да. Ариун чи юу гэсэн үг вэ? Яалаа гэж ингэж бодож болох юм дээ. Чи битгий утар сэтгэлээр унахгүй бай. Чи заавал идэг нь. Би мэдчихэв. Чи өөрийгөө дандан идэг нь зүгээр болно гэж бодож байл та. Итгэл хэрэгтэй ш тайруу. Чи сайхан нөхөртэй болно. Хүүхэдтэй ээж болно. Олон хүүхэдтэй шүү. Зөндөө олон хүүхэдтэй бол. Нэр олон хүүхэдтэй бол сайхан байхаа. Хүүхэд ч хөөрхөн шүү дээ. Та хүүхдээ сандгүй. Чи яаж мэдээ? Тэр талинд бүх юм харагддаг юм аа. Ямар тал? Яагаад? Таны хаалганд хадаж өгдөг. Би яагаад ч юм Янсрынгийн хүүтэйгэн эргээд ирнэ гэж дандаа итгэдэг юм. Тэгвэл та баярлах уу? Баярлалгүй яах. Баярлна. Та хүүхдээ авчраад надтай цуг байлгаж болно үсттэй. Ээж нь л өмчрөндөө. Яасан бэ? Би чинь юу болсон уу? Алуу. За цамцаамсчихгүй. Энэ үнийг сэрчмаагч танд явууллаа. Морч минь яах нүдэ. Марч. Энэ нэг жаахан сүг. Манай аав ээж хоёр ариунаад өгсөн. Баярлалаа. За. Энэ гутлыг танд авчирсан. Манай эд сайланд өгсдөг. Сэжигсний хэрэггүй. Та аршаанд явахтаа өмсч байл та. Би даах юм болоо да. Оо би морой өдөрсөн та морой аршаанд явчихгүй юу? Тэр? Оо. Энэ амьсыг чамд авчирсан. Хөлдөд дулаахан. Би ийм амьс өмсөхгүй. Муухай. За би гэрээрээ нэг оротох хэрэгсэн. Хөлд чинь дулаан гэж л авчраа үз. Ахыгаа гомдоогоод л
Энэ усыг аваа хийчих бол чамд гарч ороход ч намар. Өө ээж. Надад зам засч штэ. Ариуна зам засч байгаа. Монгол хүн байж ийм хийж байдаг. Эний чинь хөрөөдх нь битгий хэл гიშгэж гарахыг цээрлдэг. Орхинаатха. За. Ямар гоё юм бэ? Далаа долгионтой байхдаа аймаар юм аа. Долгион сайхан шүү. Мандал дээрх хог илүүцэн өвөн дээрээ гаргаж хайдаг юм гинлээ. Алааха. Тэр настай хүн дандаа эргийн хог түүж явах юм аа. Тэр үү? Далаа ээж. Мөнх настай л гэж ярьдаг юм да. Манай аавыг залуу байхад л ийм хүн байсан юм гинлээ. Манайхан жаахан гэтрүү ярьдаг болстоо. Яагаад гэтрүү гэж? Гүч н амьдрал мөнх настай юм гэж байхгүй шүү дээ. Байлгүй яах юм? Байгаа шүү дээ. Хүний амьдрал сайхан сэтгэл хайр дурлал чи мөнх биш гэж үтэй. Мэдгүй. За магадгүй юм да. Би бол итгэдэг. Та ч гэсэн итгэж яваарай. Хэрвээ тийхгүй бол нэг л аймаараа. Дарга. Та намайг дуудсан уу? Тийм ээ хүмүүс уу. За хүмүүс би чиний гаргасан гомдлын мөрөөр тусгай усуу томилж шалгууллаа. Тэгсэн чинь чиний гомдлыг үндэсгүй гэж үзсэн байна. Үндэсгүй гинэ. Харин тийм ээ, үндэсгүй гэсэн. Тэгэхээр чи залуу хүн гомдож болно уу? Шүүмжилж болно. Тэгтээ юмд жоохон бодолтойхон хандаж байл та. Ойлгов уу? Би тэгээд огт оромцсон юм ярьсан болж байна уу? Энэ тухай чинь олон том мэдж байгаа. Хэлж ярихаасаа л төвөгшөөдөг баг. Тэгж ярих юм бол нөхөр минь чамаас гомд гарсан хүн байхгүй. Ерөн сонсоод байхад чи хэл амыг гаргадаг хүн гин. Иймэрхүү ховжив хоосон яриа. Хамт олонны эв нэгдэлд хортой байдаг. Би яах? Чамайг энэ удаа зүгээр өнгөрөөе. Дахиад ингүүл чамтай өөрөөр ярина шүү. Ойлгов уу? За ойлгосон бол явж ажиллая. Ойлгосонгүй. Юу? Ойлгосонгүй? Хүн гэдгч бас хуйлтай байдгийг мэднэ байз.
Би таныг хамгийн шудраг хүн гэж бодож ирсэн. За гар. Та яагаа вэ? Зүгээр. Жаахан ядраад. Юу хийж өнжөө? Гэртэл Зүгээр. Ич хич надахта. Ах нүглээ цаавч үзсэн. галааха. Юу? Би танаас нэг юм асуух уу? Тэг. Эртээ таныг хүмүүс зодсон юм уу? Хин тэгж вэ? Тэгэхэд таны цамцны чинь сууган урагдаад товчин унчихсан байсан шүү дээ. Хин зодуулсан юм бэ? Та юуг нь нугаад байгаа юм бэ? Аль эсвэл хүн зодуулсан гэж ярихаар ичээд байгаа юм уу? Тэгэхэд би таныг яасан бол гэж айгүй их санаа зовж исэн шүү дээ. Тэр хүмүүс чинь ястай аймаар улсууд байлээ. Йоо. Орж ирсэн юм уу? Би талент харсан юм. Аа. Батмун канашрага. Заахах баярлсан. Дугуйны ч юм. Хэрэггүй. Би авахгүй. За битгий маяглаад ба одоо авахгүй би үржих юм. Аваа. Би ямар унд шилдэг шүү дээ. Харин чи их хэрэгтэй нэгсэн байлаа шүү. Тэр мөн охинд л хэрэг болсон бол боллоо. За. Маа аав. Цаатахтан аваачиж өг. Авгаа далагнуулахын нэмэр. Оо галаа. За. Чи чинь байлчих шиг. За тоглосон. Чиний тэр ажлаа таслан уул хадаар зугаацуулаад байгаа чинь юу хатагтай вэ? Чамд хамаагүй. За би чамд гэвэл. Норж утаар. Хаалгада. Чи миний өрөөгөр нэг ороод гараарай. За. Амрах гэж байгаа. Тэгээд бид 20 төгрөг гаргаж юм авах гэж байгаа. Чи 20 төгрөг өгнөх. Найз нөх чадахгүй хөө. Эднэр ингээд л хонших шүү дээ. Хүй. Орж болох уу? За. Ор. Цалин гаавсан уу? Гомдлгүй үстэй. Төмс нь илчлэг чанарын хувьд бусад нөгөө ноосоо 2-3 дахин өндөр. Төвний найрлагдах уураг нь бүдцийн хувьд амьтны гаралтай уурагтай ойролцоо. Нөгөө тэгүүрээ хүний махбодод зайлшгүй шаардлагатай 20 төрлийн амин хүчлээс 14 хүчиж чадгаа. Бас чамлаад байгаа юм. Тэгж ярих юм бол би чамд 100 төгрөг илүү битсэн шүү. Ингээд нэг хэл амгүйхэн шиг ажиллаад байвал би чамаа харж үзнэ. За яв. Та надаас юуг нь худалж авах вэ? Та надаас юуг нь худалж авах вэ? Юуг нь аа? Чимээг байгаад нөхөр минь. Би энд юм чагнаж байна. Гарч. Хаад. Хай хүч. Хүч. Та хүний сэтгэлийг мөнгөөр худалж авах. Хүч хийж. Ой, хүч яаж вэ? Ой, хараа тэмдэг энийг ой.
Хүн байвал ороод ирээрэй хой. Мань төгөргөө. Мань Наас юу юм? хой тамдаа энэ галаа алгын. Энэ галаа алгах нь бай хой. Та хоёр чинь оршуулганд явж байгаа юм шиг юундаа уруусаар хэлээд байгаа юм бэ? Би ямар буруу юм хийсэн юм? Сэргийлэхэд дуудагдана гэдэг ч тоглоом биш үү? Юунаас найдгийг? Би үнэн юм хэлсэн. Гала. Хүнд гар хүрн гэдэг чи хэцүү дээ. Үнэн шударгаар болно. Бид шалгуулахаар дээш нь бичиг явуулчихсан. Та нар одоо шалдын юм хийж байгаа. Эр хүн шиг л үзэлцэх хэрэгтэй шүү дээ. За. Хайцгаа. Зайваа. Тэрийг хараа. Юу вэ? Галаах завэр явж штэ. Тийм л байна. Хажиж байгаа юм бол Харин л дээ. Нөхөр Галбадрах хамт олноо хардаж сэрдэх дутагдлаа хэлж ойлгуулах гэсэн хүн рүү дайрч довтлож улсын өмч эд материал эвдэл сүйтгэж ёс суртахууны зөрчил удаа дараа гаргасан учраас манай соёл хамт олонны дунд байх эрхгүй хүн гэж бид үзэж байна. Иймд нөхөр Галбадрахыг ажлаа салах саналтай байна.
Мөнх настай гэдэг үнэн болов. Манайхада юу машин ирж байгаа юм болоо? Манай баазын машин шиг байна. Аав маань ирж байгаа юм шиг одоо. Хой гала. Найшрахо. Чи надад битгий юм бодорой. Юу тэр? Дорж утаргын амралтыг тэмдэглэх гээд ямаа мама боох гэсэн юм. Тэгсэн чинь танай ямсрын миний юмыг хүргээд өгөөч гэж гуйгаад болдгоо. Чи надад битгий юм бодорой. Дээ. Ямсрэ. Сайн байна уу? Яа минь охин. Яач вэ? Чи миний тухай дуулаа юу? Дарахыга барьж авчицаад чинь үдээд. Ширээ сандлын нэвдэж хэмгчээд чам шиг юм хүү манай энэ хавдлаа байхгүй. Чи өөрнийг ингэх гээд байсан юм. Навсганаа. Хүний өмнөр орж дуурайд би чамайг хүн шиг байсансан бол салахгүй л байх байсан юм. Хүүгэрч бодсон тэр. Дорж утшиг юмнуудыг зодохч багтна. Чиний хүн зоддог гэж юу байсан? Олигтойхон хоёр цохиод авч чадахгүй байж.
Би ч ээжийнхээ ганц авдар муусаа юмнуудаа авдаг юм уу та. Надаас асуугаад яах вэ? Би ачаалаагүй. Хэрэггүй. Хүн амьтаа харчвал эвгүй үсттэй. Чи ч ир хүн штэ. Ачаалцаж өглөг байх вэ? Алло. Баяртай. Хөөе галаа. Би нөгөө талиа марччээ. Дугуй тал аваад ирээч. Хоёр жил хамт амьдарсных толио үлдээчихээх үү? Юу гэж тэ. Эмэгтэйчүүдийн баяраар шагнуулсан ганц талиа юу? Би талийг чинь хүнд хэрэглүүлэх гээд өгч гисэн. Дараа бачдаг. За юу. Би одоо авна. Би дараа бачдаг юм л да. Эцэн нь юмаа мэддэг. За юу. Би чамд дараа бачдаг. Хошоо ээжээ. Би дараа бачдаг. Танаас хаалгаа онгод гоцхгүй юу? Би юмаа авмаар байна. Наад хаалгаа онгод гоцооч. Таны ажил тараа юу? Ээгүй. Салхи гарахаар ээж нь охиныхоо цамцыг аваад ирлээ. За. Дамжлага бааз дээр шалгалт ирсэн гинэ. Дорж батарган ажлыг шалгах юм байх. Өнөө галагий чинь хатгалын сэргийлэх дуудаж гэн гээд хэсгийн төлөөлөгч ирээд явж байна. Хүн зодсон юм байх. Галаа юу? Үгүй хэлгүй дээ. Нэрээ баригд тахад даргаыг зодсон гин. Хүн амьтныг зодлоо байлаа гэж яриад л байдаг байсан. Үнэн байх нэ. Ээж нь очиж уулзчаад ирье. Хоёулаа явах уу? Үгүй. За тэгвэл ээж нь очиж уулзчаад ирнэ. Машин замын хажуур орчоод байна. Буугач. Чимээгүй. Iki хөдөлгөө. Сүйд боллоо тамийн. Аюу. Ардлаасаа ганц ганцаараа бүшгэн бууцгаа. Суу. Хатгал руу. Би лазиг хүрст явах боллоо. Худлаа.
Чи намайг хуурч байна. Чи хүнд задуулчихад зодсон гэж дандаа хотлоо ярьдаг байсан шүү дээ. Худалч. Ахын утгагүй эргээд ирнэ. Чи гэж байна. Ариуна. Худлаа. Чи намайг хуурч байна. Чиний бэлацын хөрс явах чинь ч хотлоо. Чи намайг хуурч байна шүү дээ. Басчихжээ. Тамна. Ариуна хөлд орчихлоо шүү дээ. Харж гэнэ үү? Та нар харж гэнэ үү? Ариуна! Ариуна! Би утгагүй эргээд ирнэ. Би утгагүй эргээд ирнэ. Эргээд ирнэ. Ариуна!